хүнтэй харахад зүгээр нэрлээд ч дийшгүй тийм их юу байгаа. Олон харахаа байгаа, олон төрлөөрч байгаа. За тэгээ эгэл биетийн хүртэл байгаа. Тэр бол бүгд одоо жишээлбэл эгэл биетнүүд хүний тархийг усчлуулах ч юм уу. За зүгээр авалгаанууд нь бол хүний элгэнд одоо элгэний битгий өвчин үүсгэх ч юм уу тийм ээ. Нүдэнд бол янз бүрийн нүдний хараануудаас өсөлдөд эд эрхтнийх нь бүрэн бүтэн байдал нь алдагдчих нүд өөрөө өвчлөдөг. Өрөвслөөс гадна хараан муудах дотор торлог эдүүдэн гэмтэх жишээний бүх өвчнөд одоо хорхой нөлөөлнө. За түүний дараа юу үүж вэ гэвэл за Сократыг үүж болно, Гракийг үүж болно. Ямар хүмүүс үүж байна. За Сократ гэдэг нь юунд маш их цаан хүмүүс үүж байгаа. Тэгэхээр сайн нэрлсэн 3 чимээгөө тахлын нэг нь бол сахарын өвчин гэсэн. Сахарт бол онцгой сан хүмүүс үүж байгаа бас олон найралтай. За тэгээд энэ дээр бол үрдүн гарсан хүмүүс маш олон байгаа. Ерөөсөө 18 хоног дээр яайтаа гिचсэн хүмүүс дараад үзэхэд ногоон идэ гоожж исэн тэр хүний шахан бүрэн гэдгээр цэггүй болоод идэгдсэн байна. За энэ элэгний бүтээгдэхүүн дээр яасан гэвэл ерөөсөө циррозтой тэгээд өөрөө шингэнтэй одоо элгэндээ шингэн хорчихсон тэр хүний бол шингэн 180 градусаар багасаад элэгний цирроз нь 50% буусан. Ийм лабораторийн шинжилгээний бүрж гарсан байна. Бид нар дандаа улсын эмнэлгийн оншилсан тэр онцлогоо дээр ярьж байгаа. Түүнээс биш бид нар өөрснөө бол онцлохгүй байгаа. Ийм үр дүн гарсан. За энэ график гэдэг нь одоо эдгээр бол дотроо маш олон төрлийн витамин эрдэс бодисуудтай. Энэ ч гэсэн витамин эрдэс бодисуудтай. За тэрэн дотор юу вэ? Эрдэс бодисууд нь тодорхой тийм ээ. Витаминууд нь тодорхой. Өшөө юу вэ? Коэнзим Q10 байгаа. Үл орлогдох амин-гчлүүдийг нэмээд өчгсөн. За тэгээд энергийн их өндөр агуул өмчтэй бүтээгдэхүүнүүд нь орж ирсэн. Тэрэн дотор энэ хорхой ус өөрөө энергийг өндөр агуул өмчтэй гэдгийг бид нар яагаад тэгж хэлж байгаа нөхөр энэ чи өөрөө амтан ургамал хоёрыг 50% агуул өмчтэй өөрөө тийм 1-4 градусын хүүтэн орчинд ургадаг. За эрвэхэн агуулгын хальсанд нь өрнө бүрлдээд эрвэхэн нисээд гарч байхад цаана энэ ургамал өсөж хүрчээд ингээд дээшээ гарсныхан дараа тэр ургамлыг авч эмд хэрэлдэг учраас хорхой ус гэж нэрлсэн. Энэ 50% амтны энерги 50% ургамлын энерги байдаг учраас ян энэ энерги тэнцүү байдаг. Тийм учраас хүний энергийг тэнцвэржүүлж өгдөг. Энэ нь одоо юунд ямар өвчнөд хэрэгтэй юм бэ? Мэдрэлийн бүх өвчнөд бол маш өндөр нөлөөлнө. Өөрөө антиоксидант бүх бактери, вирус, мөөгөнцөр, паразитыг устгахад нөлөөлнө. Өшөө бас бүр энэ паразитын юунд өндгөнд хүрэх нөлөөлсөн үр дүнтэй гэж бичигдсэн байгаа юм. Тэгэхээр зарж байгаа юм. За түүнээс гадна Сократод энэ юунууд нь бол яаж юм хэр энэ болохоор ерөөсө туузан хорхоонд үйлчилдэг. Туузан хорхоонд үйлчилдэг юм ховор байдаг. Ихэнхдээ хорхоонд үйлчилдэг юмуд бол голдуу химийн найрлага заавал оролцдог байсан учраас дэлгэрэнгүйгээр артикл зархад боломжгүй хүн хэрэглэх тааламжгүй хүүхдэд хэрэглэх боломжгүй ийм нөхцөл байдлыг алгаад хүнд хоргүй ургамлын гаралтай 100% ургамлын ийм сайхан туулдаг. Туузан хорхоо, бөөрийнхөө хорхоо, бусад бүх цусны паразитыг бүрэн устгах чаддаг ийм ком орж ирсэн учраас энэ комплексаар уух ийм зорилттой 5 мэдэгдэхүүн байгаамаа гэж би та нарт мэдээлэл өгье. За бүтээгдэхүүн хөргөнө. За одоо би маркетинг